За Улаанбаатар хотод агаарын чанар хэмждэг нийт 19 хяналтын цэг байгаа. Улаанбаатарт хүн амын Монголын хүн амын тал нь амьдарч байна. За тэгээд агаарын бохирдлын үзүүлэлтээр Улаанбаатар бол нэг топ 5-д бол ер нь яваад байгаа. Ялангуяа өвөл. За энийг харьцуулахад Сербийн Белград хотод 1.4 сая хүн амтай Улаанбаатартай ойролцоо. Агаарын чанараараа гэхдээ энэ 980 буюу нэлээд хойно байд юм байна. Гэтэл энэ хотод 29 ширхэг агаарын бохирдлын хяналтын цэг байна. За том хот буюу одоо Лондонд бол жишээ нь 127 ширхэг агаарын чанарын хяналтын цэг байна. Энэ нэр нэг ямар учиртай бэ? Их байх нь яг ямар ач холбогдолтой бэ гэж хүмүүс асууж магадгүй. Хүмүүс маш их асуугаад байгаа. Чи угаасаа утаатай байгаад ах чинь юу н хэмждэг юм бэ? Угаасаа ойлгомжтой шүү дээ гэдэг байгаа. Яг ингэж нарийн гаргахын ач холбогдол нь одоо дараагийн зурган дээр гарч ирнэ. За энэ зураг жишээ нь Лондон хотын агаарын бохирдлыг баг хороо манайхаар бол баг хотхоноор харуулсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм нарийн зургийг гаргах боломжтой болж байгаамаа. Олон хэмжилт хийж ийснээс олон цэгүүд дээр хэмжилт хийснээр. Тэгэхээр энэ ямар даваа талтай вэ гэхээр би энэ хотхонд амьдрах юм уу, дараагийн хажуудлын хотхонд амьдрах юм уу гэдгийг иргэн би шийдэх боломжтой болох байхгүй юу? Нэг талаас. Нөгөө талаас би гэр хороолд амьдрдаг бол яг манай энэ хороонд би амьдрах уу, хажуудлын хороонд амьдрах уу гэдгийг шийдэх бас боломжтой болно. Гэтэл манай энэ 19 цэг дээр үндэслээд ямар ч тийм шийдвэр гаргах боломж байхгүй байгаа. Хитрхи цөөхөн байгаад байгаа. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөөр миний төлж байгаа татвар, таны төлж байгаа татвар төлөгчдийн мөнгөөр энэ хэмжилтийн цэгүүдийг дор хаяж бүх хороон дээр нийслэлийн 200 гаруй хороон дээр бүгдэн дээр нэг байрлуулмаар байна.